Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Ингээд зөвхөн үннийг үүсээр номлоцгой Улаанбаатар зүүн мөсийн зуны цуглалтын анхаа тэмцээг эхлэхэд бэлэн боллоо. За ингээд бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө асуулт хариултын тэмцээнийг эхлүүлцгээе. Есүс Христ аль хотод төрсөн бэ? Израиль лөө. За биш үү? Гарыг. Иерусалим. Иерусалим. Биш үү? Гарыг. Бэтлехэм. Бэтлехэм зүмбан баярлалаа. Шин гэрээний ном хэдэн номтой вэ? 29. Үзэгчдээ чинь байна. 23 гарыг. 66 номтой нийт. 56. 56 биш үү? 27. 27 зүмбан. Шин 27 номтой. Есүс Христийн хамгийн анхны шагнал нэр. За хариулт авах гарыг. Матай. Матай биш үү? Паул. Паул биш үү? Юу лээ? Петр. Петр биш үү? Хин бэлэн. Хамид танаас сууж. Паул. Паулын шагналаар бүр авсан. Тэр дахиад бүгд хонд байна. За хөлбөр авах гарья. Яков. Яков биш үү? За тэгээд Есүс Христийн хамгийн анхны дуудсан шиг бол Андрей юм байна. Ингээд Андрей Петригээ дуудаж тэр хоёр Есүсийг дагсан байдаг. За цаастаа дараагийн асуулт. Есүс 5 талх 2 загсаар хэдэн хүнийг хоолсон бэ? 12. 12 биш үү? 5,000. 5,000 хүн хооломжээ. Есүс Христ баригдсан шин түүнийг 3 удаа үгүйсгэсэн шавийн нэр. Петр. Петр зүбэн. Есүсийг төрөөд хамгийн анх сүмдэр очиход түүнийг амлагдсан Месая хэмээн таньсан нэгэн хүн байсан. Тэр хэн бэ? Санахгүй. За хариулт авах. За айгаа Израиль хүн нэр мэднэс. Айлгээс нь таахта. За хөлбөр авах. Дараач нь. Тайсан хүний нэртэй. За хариулт хугацаа болсон байна. Хөлбөр байна. За байна. Энэ байна гэдэг. За дараач нь. Яков. За Яков нэлийн төвшин гэдэг биш үү? Яг Яков шиг юм түгээмэл нэр байгаа. За дараагийн юм. Синда. Назарын хүү байна гэж. За мэдгүй гэж. За хэдэн хүмүүс юм бэ? Ха? Яа болоогүй. За тийм болохоор Симеон гэдэг байсан байна. За дараагийн асуулт. Есүсийг загвармаар цугласан дараа Понти Пилатаас түүний биеийг авахыг гуйсан хүний нэр. За спорт. Мария. За Мария амьсгалт нь хамгийн анхаарсан тий. Хүн ирсэн. Хүн ирсэн. Есүсийн хүү юу? Тий. За хөлбөр биш байна. Пилатас гойсон л та. Пилатас Есүсийн одоо цогцыг авчаа. Би өөртөө бэлдсэн оршуулгын хатан буушин тавьчмаар байна гэх. Зөвшөөрөл аваад авсан хүн байна. Тийм үү? Йосеф. Оо, миний Йосеф. Йосеф гэдэг. Надрачаас шин гэрээний хамгийн богинохон ном. Урбар яхан. За биш үү? 2 дахь яхан. 2 дугаар яхан. За баярлалаа. 2 дугаар яхан. Дагалдагч Матай Есүстэй уулзахаас өмнө ямар ажил хийдэг байсан бэ? Тариачаа.
Тариач биш үү? Энэ утас авцаа. A few moments later. Тариач бол биш. Тэгэл одоо загснаас гэдэг юм болоо. Загсмас. Арай биш үү? Гэтэл Иесус надад руу загсч зөндөө байсан. Гэтэл Матай загсч байна. Нөө нэг 8 ч юм билүү? Наа чи тань дэгсэн. Юу тийм Наа чи нөгөө нэг заас за. Тийм дэгсэн. Татвар өгч. За татвар өгч байна. За ингээд Иесус 5,000 хүнийг хоолсны дараа нөгөө үлдсэн талхаа цуглуулсан чинь өвдөлцөлтийн цуглуулсан чинь энэ олон сакс дүүрдэг. Хэдэн сакс дүүрсэн бэ? 5. 5 шүү. 12 сакс. 12 сакс хоёрын Илч Паул Израилийн ямар овгийн хүн бэ? Еврей. Юда. Юда биш байна. Бинамин ав. За хариултыг хэлсэн Бинамин авлаа. Есүсийн дагагч Петр Есүстэй уулзахаас өмнө ямар ажил хийдэг байсан юм бэ? Тарилч. За тарилч биш байна. За Библиэс уншиж байна. За загсч юм байж. Марк номон дээр хэлсний дагуу Есүсийн их май өөрийгөө хүндтэй болсон гэдгээ хинээс мэдсэн бэ? Бадарч. Бадарч. За ямар гоё бадарч биш үү? Бурхнаас мэдсэн. Овн авчмаар. Йохны ээжис. Арай биш. За дараач юу гэх гараа. Харин боомын гараа. Яасан дээр гэж. Өөрийгөө жимсэн бас гэдэг өөр хүний ээж мэдээс мэдээ. Тэнгэрэлчис. Тэнгэрэлчээс үзээ баяргийн. Үүс номон дээр үүснээр хамгийн анхны Христэс болж амиа алдсан дагавдагчийн нэр. За хариулт байхгүй гараа. За ингээд камер болон мэдгийг мэдчихлээ. Тэгэхээр хариулт байхгүй мэдчихэе гараа. Бас хариулт байхгүй. За гараа. Андрей биш наа. За та болсон. За энэ дагавдагчийн нэр бол Стефан гэдэг дагавдагч юм байна.